За юу байцгаана guys? Өнөөдөр нэгэн гайхалтай эмэгтэй жүжигчний талаар та бүхэнд бас ярьж өгөхөд бэлэн болоод байна. Бичлэг эхлэх юм юу хэмжиж байгаа шүү дээ guys. Намайга дэмжиж лайк дараад бас subscribe хийгээд өгөөрэй. Олон юм ярилцлага шууд бичлэг рүү орцгоё. Өнөөдөр явах юм бол Marilyn Monroe гэдэг жүжигчний талаар ярьж өгөх болно. Маш алдартай эмэгтэй байгаа. Одоо хүртэл өнгөрөөд маш олон жил өнгөрж байгаа ч дэлхийд энэ эмэгтэй шиг алдартай жүжигчийн эмэгтэй бараг л байхгүй гэж хэлж болохоор. За тэгэхээр Marilyn Monroe-гийн хувьд гэх юм бол багасаа их зовлон үзсэн. За эндээс гэх юм бол 11 эцэг эхийн гарыг дамжиж өссөн гэж байна. Та гайхаж магадгүй те. Юу 11 эцэг их вэ гэж. Одоо яг тэр талаар нь ярив. Ерөнхийдөө яг баг багт нь аав ээж нь салцсан. Тэгээд аав ээж нь салснаас болоод ээж нь жоохон тийм сэтгэлийн хямралд ороод нэлээд хэцүү болсон байсан. Тэгээд 9 настай байхдаа юу болсон бэ гэсэн чинь ээж нь нэг өдөр зүв зүгээр байжгаад гинт амир ойрлж хашгираал янз янз болоод унсан. Тэгээд гисэн төд удалгүй төрөгний тэрэг ирээд аваад явсан. Тэгээд ээжийг нь хаашаа авч явсан бэ гэдгсэн чинь мэдрэлийн эмнэлэг рүү авч явсан. Тэгээд тэр өдрөөс хойш ээж нь мэдрэлийн эмнэлэг твтгэр болсон. Тэгээд мэдээж зэрэг 9 настай жоохон хүүхдийг харж хандах хөнгөө бол хэцүүд нь тийм болохоор тэр үед асран хамгаалагчийн оронд одоо манайхаар бол ерөнхийдөө нэг хүүхд үрчилж авдсан шүү дээ яг тэрнтэй жоохон төстэй заяа. Энэ болохоор тэр хүүхдийн оронд асран хамгаалагч болохоор foster care гэж нэрлэдэг юм л да Америкаар. Энэ болохоор сату уя гэж нэрлэдэг байхгүй юу? Японоор болохоор яг ийм нэг хүмүүс одоо цагийн ажилтнч гэхээр юм уу гэр бүлдээ авч өсгөдөг тэр хүүхдийг өөрийнхөө одоо хүүхдчийг өсгөөд явна гэсэн үг л дээ. Тэгээ тэрнээсээ болоод 11 тийм аав ээжийн гарыг үзсэн байгаа. Тэгээ мэдээж хэрэг яаж бодсон өөрийнх нь төрсөн хүүхэд биш бол яг төрсөн хүүхдчийг өсгөх боломжгүй тийм үстэй. Тэгээд Marilyn Monroe өөрийнх нь төрсөн хүүхдчийг өсгөхгүй дээрээс нь зодохч байд юм уу, уурлахч байд юм уу, тиймэрхүү тохиолдол байдаг байсан. Тэгээд тэрнээсээ болоод Marilyn Monroe хувьд яадаг байсан бэ гэхээр модон дээр гараа суучдаг. Тэгээд модон дээр гарч суугаад ганцаараа одоо байгаль ширтэж цаг өнгөрөөдөг байсан. Тэр үед нэг өдөр нэг өвгөн хажуугаар нь явж өнгөрөөд хүү чи юм юу хийж байгаа юм бэ? Гэрлүүгөө орооч, гэрлүүгөө хараач энд ингэж байгаад иж болохгүй аюултай шүү гэд хэлсэн чинь энэ манай гэр гэж хэлсэн. Яг бол гэр нь яг амар ойрхон гэрийнхээ одоо ойрхон байдаг тэр модон дээр суудсан юм байлээ. Тэгээд за юу болсон юм бэ? Им жоохон хөвгт чинь чи юу хийж байгаа? Ягаад аав ээжсэн ч аваа ингэж харахгүй байгаа гэж асуусан чинь би яг норж болохгүй юм жоохон асуудалтай байгаа гэдгийг хэлсэн. Тэгтэл тэр өвөө тэр өөрийнх нь утсыг сонсонгуудаа Marilyn Monroe-г шууд дагуулад кино театр руу дагуулсан явцсан. За чи тэгвэл жоохон яд кино үзэж жоохон тайвширгээд. Тэг кино театр руу дагуулж явсан чинь тэр үед Marilyn Monroe байн кино үздэг болоод мэдээж тэр тухайн хар кино штэ. Тэгж жагаад тэр кинонд гарч байгаа жүжигчд бүр татагдаад ирээдүйд би жүжигчин болъё гэдэг мөрөөдлөө тэр үеэс олж нээсэн байгаа. Тэг гайхамшигтайгаар жүжигчин болох мөрөөдлөө хөөж явж идэл яг 15 настай болох жилд нь юу тохиолдсон бэ гэдгсэн чинь тухайн үед яг өсөж исэн тэр нөгөө нэг өргөж аваад ерөнхийдөө өсөж исэн аав ээж нь маш хол руу нүүхэр болсон. Тэгсэн чинь нүүхэр болоод бүр баг өөр улс руу шахуу нүүхэр болж байгаа шүү дээ. Тэгсэн чинь өөр улс руу нүүхэд тэр нөгөө хүүхдийг өөрийнхөө үрчлэлд аваад авч явахын тулд маш их одоо бичиг баримт маш их олон зүйл шаардлагатай болдог. Баг ерөнхийдөө боломжгүй тийм маш асуудалтай байж таарсан. Тэрнээсээ борлоод Marilyn Monroe асран хамгаалагчгүй болж үлдэхэр болсон. Тэрнээс болоод яасан бэ гэдгсэн чинь Marilyn Monroe-гийн шийдэн тухайд 10 жил байсан шүү дээ. Дүнгийн яг 16 нас орох жилээ. Яг үерхдэг байсан өөрөөс нь 5-аар ах нэг залуутай шууд гэрэлт батлуулахаар болсон. Ягаад гэвэл асрамжийн газар очихыг үнэхээр хүсэхгүй байсан учраас тэгээд дүнгийн 16 наснда гэрэлтээ батлуулаад тэг яг нөхөртөөгөө мэдээж зэрэг гайгүй сайхан амьдраад тэг гэрийнхээ одоо ажил мэл хийгээд тэг амьдраа явжсэн чинь тухайн үед яг 2 дугаар дайны үе болж таарад нөхөр нь харамсалтайгаар цэрэг татагтаа явсан байгаа. Тэгээ цэрэг татагтаа явсан чинь нөхөртөөгөө цуг байсан амьдралд байхгүй болоод Marilyn Monroe өөрийнхөө амьдралыг ганцаараа яг бий болгож амьдрах шаардлагатай болоод яг амьдрал нь оронгороо иргсэн. Яг тэр үед Marilyn Monroe өөрийнхөө хувь тавилантаа таарсан гэж хэлж болно. Яг тэр үед яаж юу болсон бэ гэсэн чинь яг дайны тэр он жилүүдэд нөхрүүд нь эрэгтэй хүмүүсийг цэрэгт явцсан байх үед нь дайнд явцсан байх үед нь үйлдвэрт эмэгтэйчүүд хөвчлэн ажилладаг байсан юм л да. Тэр үйлдвэрт нь ажиллаад байж итэл нэгэн зураг авдаг зурагч сэтгүүлч ирээд тэр нэг үйлдвэрийн талаар зургийг авч ирсэн. Тэгтэл Marilyn Monroe санаандгүй байдлаар олж хараад энэ ямар царайлаг дур булаам эмэгтэй вэ гэж хараад тэгээ Marilyn Monroe-д нэг санал тавьсан. Тэр нь ямар саналт байсан бэ гэхээр чи манай одоо модельээр ажиллахгүй мүү гэд чамд гайгүй цалин өгнө шүү гэж амлаад тэгээд модельээр Marilyn Monroe өөрийгөө сороод үзэхэр шийдсэн. Тэгээд модельээр ажиллаад явж байгаад
Нилийн алдартай болж эхэлсэн. Нилийн гайгүй алдартай бол хүмүүст одоо юу гэдэг нь тэр нэг зураг мураг нилийн гайгүй түгээл те. Тэрч байтугай өөр зураг одоо зураг авдаг газар мазараас ингээд санал мал ууж ирэл. Тэгжэл Мэрилин Монро өөрийгөө жоо имижийг өөрчлөхөөр шийдээд юу хийсэн бэ гэхээр өөрийнхөө үсийг шав шав болгож буудсан. Тэгээд одоо яг бидний мэддэг тэр Мэрилин Монро өөрийнх яг өөрөө болж эхэлж байгаа байхгүй юу. Тэгээ Мэрилин Монрогийн тэр яг шар ус нь нэлээд модонд ороод тэгээ зурагт одоо тэр модельлоор бас нэлээд амжилттай явж байсан. Тэгтэл яг тэр үед Мэрилин Монрод нэгэн гайхалтай санал ирсэн байгаа. Энэ нь болохоор ямар санал байсан бэ гэхээр кинонд тоглохгүй мүү гэдэг санал ирсэн. Тэгээд тухайн үед кинод тоглох санал тавьсан тэр компани студ нь болохоор Мэрилин Монрог ямар ч тийм одоо кино урлагийн авьяас хүү гэдгийг мэддэг байсан учраас 6 сарын гэрээ байгуулад тэр 6 сар дотор дуу тэгээд одоо жүжиглэх юм уу бүх юмыг зааж өгсөн байгаа байхгүй юу жүжигч чадвар мадрын талаар. Тэгэж зааж өгөж 6 сарын дараа амжилттай жүжигчин болох уу гэсэн чинь харамсалтайгаар болж чадаагүй шууд фейлдээд тэр жүжигчний шууд гэрээ байгуулахаа болоо гэрээг нь шууд цуцалцсан. Тэгээд мэдээж тэгсэндээ Мэрилин Монро жоохон хэцүү үеүүдийг туулсан ч бууж өгөхгүйгээр бас ингээл зүтгэл модель ажиллая гэл ингээл явж исэн. Яг тэр үед нөхөр нь нөгөө нэг дайнаас цэргээс одоо халагдаад босч ирсэн. Тэгтэл нөгөө нэг өмнө нь харж исэн те нөгөө нэг их нэрийг харсан чинь шав шар үстэй болцсон. Тэгээ моделийн ажил хийдэг. Дээрээс нь моделийн ажил хийнгүүд нөгөө нэг жоох юм задгаа увцсан өмсч зураг мурхахуулдаг те. Тэгээ дээрээс нь битүү одоо ирчүүдийн юм анхаарал төрчихсөн их нэрээ хараад чи одоо юу болчихов яачаа вэ ч вэ. Тэрнээс хойш нэлээд хэрүүл маргаан таслах одоо гараад нэлээд хэцүү болсон тэр хоёрын хоорондын харилцаа. Тэр хэрүүл маргаанасаа болоод Мэрилин Монро ямар шийдвэр гаргасан бэхээр нөхрөөсөө салах шийдвэр гаргасан. Яалч өөрийнхөө карьерийг хөөе гэж бодсон. Тэгээ карьерийг хөөгөөд моделийн ажиллаа хийгээд ингээд явж итэл нэг азар гэх юм уу те нэг кинонд гол дүр бүтээх санал ирсэн. За тэр киноных нь нэр нь болохоор Ladies of the Chorus гэдэг нэртэй нэг мюзикл кино байгаа байхгүй юу. За тэр мюзикл тоглоод амжилт олох юм уу гэдгсэн чинь харамсалтай тэр кинонд бас нэлээд фейлдсэн. Тэр кинонд ашиг машиг ерөөсөө олоогүй. Тэгээд хүмүүсээс маш муу үнэлгээ авсан. Тэгээд тэрнээс болоод Мэрилин Монро бас нэлээд сэтгэл хөдлөлд ороод нэлээд хэцүү байдалтай явж байсан. За тэгэж явж байгаа нэг юу гэдэг модель энэ төр болж исэн тэр хэсгэнсэн жоо ингээ карьер нь унаад эхэлж байгаа штэ. Тэгээд ихтэл тэр үед нөхрөөсөө бас хаалцсан. Яг карьер нэлээ унаад тэр ч байтугай өөрийнхөө тог цахилгааны мөнгө, байрныхаа мөнгийг хүртэл төлөх чадваргүй болж эхэлсэн. Тэрнээсээ болоод Мэрилин Монрогийн шийдсэн зүйл нь юу байсан бэхээр $50 nude picture гэж ярьдаг. Энэ болохоор нүцгэн зураг авахулах, тийм эротик сэтгүүл нүцгэн зураг авахулах тийм зүйлийг хүртэл хийж гисэн $50 шүү дээ. Тэгж зураг мурга авахуулаад явж байгаад тэгээ буцаад арай нэг жоохон гайгүй болж эхлээд буцаад моделийн ажлыг хийгээд ингээ явж итэл яг өмнө нас нь кинонд тоглосон болохоор кино урлаг бүрэн өөрийг нь орхиогүй. Тэгэд азар нэг одоо юу гэдэг ганц хоёр туслах дүр мөрийн кинонд одоо тоглох санал манал аваад тэгээд ерөнхийдөө аудишн буюу кино урлагийн одоо сонгож харгуулалтанд орж морож явж байгаад нэг туслах дүр тоглохоор болсон. Тэр нь болохоор ямар дүр байсан бэхээр ямар ч үг дуурахгүй зөвхөн алхах дүр байхгүй юу. Тэгсэн чинь тэр үед Мэрилин Монро юуг олж анзаарсан бэ гэхээр зүгээр ингэж алхах бол сонирхолтой биш юм байна. Тэгэхээр өндөр өсгийд өмсчээвэл өндөр өсгийдийнхоо одоо зарим жоохоо юм хэсгийг ингээд бүр хугалж одоо ингээд тайрч аваад тэгээд ингээд алхах бол сонирхолтой байна. Яг гэвэл тэгээд тайраа авчингууд өөрийн мэдлгүй нэг бөксөө ингэж хаялж алхдаг шүү дээ моделүүд. Бөксөө хаялж яг тэр алхаа тэр үеэс үүссэн гэж байгаа байхгүй хамгийн гайхамшигтай. Тэгээд тэр алхаа нь хүмүүсийн амар сонирхлогдтаад тэр бол зүгээр хэдхэн секунд гараад өнгөрөх хэсэг байсан чинь Мэрилин Монрогийн тэр хэсгийг бүр найруулагчийн 3 минут болгоод сунгасан. Тэгээд тэр зөвхөн тэр одоо алхаж байгаа тэгээд нэг жоох ингэж хэсэг гарч байгаа тэр 3 минутын хэсгээс Мэрилин Монро дэлхийд дахинд бас хүмүүст ингэ танигч эхэлсэн байхгүй тэр гайхалтай гоо үзэсгэлэнгээр маш гайхалтайгаар дэлхийд дахинд танигдаад нэлээд гайгүй од болох зам руу ингээд ороо явж байс. Тэл нэгэн жоон харамсалтай бас гарч эхэлсэн. Ерөнхийдөө яг бүхэл сонин хэвлэлийн яг бүр одоо олон нийтийн бүр яг сонин хэвлэлийн тухайн үеийн яг нийтийн бүх зүйлд Мэрилин Монрогийн тэр бүх зүйл нь яг олонний анхаарлыг татчихсан гэж хэлж болно. Тэгтэл сонинд яг юу гарсан юм бэ гэд. Тэгсэн чинь Мэрилин Монро яг тухайн үед жоох гайгүй од болоо явж идэл 11 эцэг ихээр ингэж одоо өргөмөл хүүхэд байсан тухайн ингэж гарсан. Тэгтэл яг хүмүүс өрөвдөх хүмүүс байсан ч
юу вэ эн чинь ийм юутай түүхтэй байсан юм уу? Дээрэс нь ээж нь мэдрэлийн эмнэлэг твтэй яваад өгсөн юм биш юм шүү. Тэгээд нэлээд жоохон муухай зүйлсүүд бас тажуугаар нь явсан. Тэгээд Мэрилин Монрог хувьд энээсээ болоод бас нэлээд стресс аваад санаа зовоод хэцүү байдалтай байж исэн. За тэгж явж жагаад бас энэ бас нэлээд гайгүй сайн болсон баахгүй нэг зүйл нь яг бол хүмүүс муугар хэлж байсан гэсэндээ хүмүүсийн анхаарлыг дахиад татчихж байгаа байхгүй юу. Тэгж явж байгаа ахаад кинонд бас туслах дүр мөр бүтээгээд тэгэд туслах дүр мөр бүтээгээд гайгүй явж байгаад нэгэн кинонд тоглохоор бас энэ болохоор Dumb Blondie гэдэг нэртэй нэгэн кино байгаа байхгүй юу. Энэ жоохон юм тэнэг тэгээ шаргал үстэй тийм одоо гоо үзэсгэлэнтэй эмэгтэй дүрийг жоохон тэнэг заяа. Тэгээ тийм эмэгтэй дүрийг бүтээгээд тэгээ тэргүүрээ бүрс нилээн одолсон. Нилээн тэр кинонд амжилтанд хүрээд тэгээд бүр дэлхийд даяар Мэрилин Монро гэдэг эмэгтэй танигдчих эхэлсэн. Тэгээд тэр үед үргэлжлүүлсэн залуугийн талаар ярих юм бол ямар нэртэй залуу байсан бэ гэхээр Joy Demago гэдэг нэртэй залуу хоёр дахь гэрэлтэй энэ залуутай батлуулсан байгаа. Тэгээ энэ залуутай яг үерхэж явж явах үед нь харамсалтай бас нэг мэндээ гарч ирсэн. Ахаад сонин олон нийтийн анхаарал өртсөн. Энэ болохоор юу байсан бэхээр тухайн үед байрныхын төлбөрийг төлж чадахгүй, тэр нөө тооцоолгооныхаа мөнгө төлж чадахгүй байх үед $50-оор өөрийнхөө эротик зургийг авахулж исэн бол тэр зураг нь эсэргээрээ эн чи юу вэ? Мэрилин Монротой маш адилхан эмэгтэй биш үү? Арай Мэрилин Монро биш юм биз дээ гэдэг сонин нийтлэлээр явж эхэлсэн. Тэгтэл энэ шуугаанд гарч эхэлсэн чинь яг тэр нь өөрөө Мэрилин Монро байж таарсан учраас энэ дээр тайлбар өгөхгүй болохгүй гэсэн. Мэрилин Монро тэрнээс амар айжсэн чинь тухайн үед тэр үргэлжлүүлсэн Joy Demago болохоор юу гэж хэлсэн юм бэ гэхээр тайвшир энд нэг анхаарал хандуулах хэрэггүй өнгөрсөн зүйл. Тэгэд чи тухайн үед яг босон явдал тэр нэг байрныхаа мөнгөд төлж чадахгүй хэцүү байсан үе ийм байсан болохоор би $50 ингэ зураг холж исэн гэдгээ зүгээр л үннээр нь хэлж гэж хэлсэн. Тэгсэн чи яг тэрнийг үннээр нь хэлсэн чинь хүмүүс тэрийг нэлээд гайгүйгээр хүлээж авсан. Гэхдээ амжиж үзий ядсан хүмүүс зөндөө байсан. Тэгээ гайгүйгээр хүлээж аваад Мэрилин Монро дахиад олон нийтийн анхаарлыг бүр ингэ татаад эхэлж байгаа байхгүй. За тэгэж гайгүй явж исэн. Нөгөө хоёр чинь гэрэлтэй батлуулахаар болсон. Гэрэлтэй батлуулаад Япон руу яг баасарынхаа аяллыг хийхэр болж байгаа байхгүй юу? Тэр Joy Demago гэдэг залуугийн талаар товчхон хэлээ заяа. Тэр нь болохоор одоо хүртэл маш алдартай тухайн үеийн бүр нэг бейсболын тоглогч байсан юм билээ. Маш амжилт үзүүлсэн бейсболын тоглогч. Тэр тоглогчийн одоо хүртэл амжилтыг эвдсэн тэр рекорд нь бол эвдэж чадаагүй юм билээ. Тэр алдартай залуу тэгээ дээрэс нь Мэрилин Монро бүр их алдартай. Япон руу явахаар болсон. Тэгсэн чинь Японд ирсэн чинь дөнгөж онгоцоос буусан чинь маш асар их хүн ингээд хүлээж исэн. Тэр нэг Японд ч гэсэн тэрхэд бейсбол амар алдартай тий. Нөгөө бейсболын алдартай тамирчныг хүлээж байгаа юм гэсэн чинь үгүй. Мэдээж хэрэг Мэрилин Монро хүлээж исэн. Тэгээ Мэрилин Монро бүр алгацсан. Мэрилин Монро зүгээр л гараа ингээд бүр бөөн залуус амар бүр битгүү ингээд хэдэн мянган хүн хүлээж байгаа шүү дээ. Мэрилин зөвхөн тэр бейсболын тамирчныг биш Мэрилин Монро харах гэж хүлээж байгаа. Тэгээ энийг хараад гайхсан нөхрийнх нь хувьд гэх юм бол юу вэ чи юу болоод байна гэсэн жоохон тийм шоктой болж эхэлсэн. Тэгтэл яг тэр нэг хоёр чинь баалсараа тэмдэглэлд аялаа явж байгаа шүү дээ. Тэгээд тэгсэн чинь за юу ч Японд ингээд жоох өөрийнх нь тоглолт моголдыг чинь хүмүүс ингэж чамаа ингээд хүлээж байгаа хүсэж байгаа учраас гээд тэгээд тоглолтоо гэвэлсэн чинь гинт тэр нэг Америкийн цэргийн байгууллагаас юу гэж саналтай байсан бэхээр чи Солонгос руу яваад үзэн шдэх үү? Солонгосоос Америкийн одоо цэргийн бааз байгаа учраас Солонгос ч юм бол чамайг бас нэлээд хүлээж байгаа гэж хэлсэн. Тэгтэл нөхөртөөгөө цуг заяавыгээ бэлдээ үйдсэн чинь тэгээд тэр цэргийнх нь тэр одоо ахлахаас юу гэж хэлсэн бэхээр үгүй чи яваад хэрэггүй. Чамайг биш зөвхөн Мэрилин Монрог л хүлээж байгаа. Чи яваад ямар ч одоо нэмэр байхгүй шүү дээ. Гэх байдлаар хэлсэн. Тэрнээс болоод нэлээд бас уур нь хөдлөөд нөхөр нь шоконд ороод тэгээд яалтчгүй Японд түр үлдээд эхнэрээ хүлээхэр шийдсэн. Тэгээ эхнэр нь ганцаархнаа Солонгос руу яваад тухайн үед Солонгост ямар байсан бэхээр хасах 10 градусын баг хүүтэнтэй. Тэгээ зүгээр л ингээд амьсгалахад л одоо цагаан аяг утаа ингэж гарч байгаа юм шиг тийм хүүтэн байсан. Тэр үед Солонгост очиод зур гараа дааллаа. Дээрээс нь өөрийнхөө тэр бариу дайшин заа өмсөд хүүтэнт штэ. Тэгээ бүжиглж дуулж муулаа. Тэр Солонгос хүмүүсийн бүр анхаарлыг бүр татсан байгаа байхгүй. Тэгээд гайхамшигтайгаар тэнд ажлаа амжуулчаад буцаж хүчрэхэд нөхрийнх нь царай нэг л сонир болцсон. Яг л мэдээж өөрийг нь биш юм тэр нэг эхнэрийг нь хүмүүс гээ тэгээ дээрэс нь тэр хитрхийг анхааралтай байгаа нь өөртөө таалагдаагүй эхнэртэйгээ сайхан байе гэж бодсон эхнэрийгээ зүгээр л одоо юу гэдэг өөрийнх нь гэрийн арийнхаа амьдралыг хариуцсан тийм одоо гэрийнх нь ажлыг хийгээд байждаг тийм эхнэр байгаасаа гэж хүссэн чинь тийм байгаагүй яалтчихгүй Мэрилин Монрогод нэг зураг авалтаас олж тэр хоёр муудалцсан та бүхний сайн мэдэн чинь Мэрилин Монро гэл тэнгүүд нэг ингээд цагаан даашинстай тэгэл ингээл жоохон ингээл дуудуулаад байжсан чинь ингээл гинт салхилаал
яг гормон ингээд сөхөгдөж байгаа нэг зураг үүдэн штэ амар алдартай. Яг тэр зурагн дээр гардаг хэсгийн зураг авалтыг хийсэн мэн л да. Тэгсэн чинь салхислал ингээд бандган ингээд харагдаал. Тэгсэн чинь тэнд 1000 гаруй эргэцхэн эргэтэй хүмүүсээ зогсцсон. Тэгээ ингээд бүр шүглж мүгэлдээд хүү мөө гэж мэгээд угаасаа яаж ч утсан тэр хамгийн дур булаам эмхтэйг тэхгүйгээд яах вэ? Тэгсэн чинь мэдээж нөхөн тэрний дургуутсан. Гэртээ хайрсныхан дараа чи тэнэг юм уу? Чамайг бүр ингэж харж байгаа тэр эргэжтэйчүүдийн нүдийг чи анзаараагүй юм уу гэд бүр ингээд туруугаараа заагаад ууралсан байгаа байхгүй. Тэгээ тэрнээс болоод Мэрилин Монро нөгөө нөхрөөсөө дөнгөж гэрлээ 9 сарын дараагаар хамсалтайгаар салсан. Тэгээ салаад нэх удаагүй байж байгаа. Угаасаа Мэрилин Монро шиг эмхтэд өөр залуу бол зүгээр л баг гараал олдсон шүү дээ. Тэгээ энэ нь болохоор Артур Миллер гэдэг нэртэй нэгэн зохиолчтой бас үргэлжлэн харилцаатай болоод төд удалгүй бас гэрэлсэн. За тэр эрэгтэйгийн хувьд Америкч нэлийн алдартай зохиолч байсан юм билээ. Тэгээд Америкчууд юу гэж шуугсан бэ гэхээр Америкийн хамгийн гоё бие хаа. Тэгээд Америкийн хамгийн ухаантай толгой хоёр хоорондоо гэрлэлээ гэж телевиз одоо тий тухайн үеийн яг хэвлэл мэдээллийн хэрэгслэр шуугсан байгаа. Тэгэд энэ хоёр гэрлээд гайгүй амжилттай явж байгаад Мэрилин Монрогийн хувьд гэсэнтэй бүр алдар хүнд нь нилээ ингэж дээшээ явж исэн үед жирэмсэн болсон байгаа. Жирэмсэн болоод хүүхдээ төрүүлээ. За одоо л нэг би өөр юм яг гэр бүлийн миний хүсэж исэн яг энэ одоо эхнэр болоод гэртээ сайн хүүхдүүдтэй аз жаргалтай амьдрах энэ үе маань эхэлж байна да гэд бодоо явж исэн чинь тэр үед хитрхи алдартай байсан Мэрилин Монро зөвхөн гэрээсээ гарах хооронд 100,000 хүмүүс ингэж одоо гэрийнх нь гадаад цуглаж дагдаг хүргэлж одоо папарацци тэр нэг зургийн аппарат ирсэн хүмүүс дагдаг ч үт юм уу тий. Энэ зүйлээсээ юус тайван байж чадах боломжгүй. Дээрээс нь тухайн үед яг кино урлагт байсан учраас кино урлагийн тэр нэг өөрийг нь хариуцажсэн тэр producer murder-оор хитрхи их ажил өгөөд тэрнээс ачааллаасаа болоод хүүхэд нь харамсалтай ингээд зулбцсан. Тэгэд нэгч зулбаад болоогүй хоёр дахь удаага зулбсан. Хоёр дахь удаага зулбахад нийл хүүхэд нэлээд том болоод хүүхэд нь ингээд гизэн дотроос нь шүлж байгаа чимээг үргэлж мэдэрчсэн тэр үед зул. Тэрнээс болоод хоёр удаа зулбснаас болоод Мэрилин Монрог нэлээд бүр сэтгэл зүйн бүр сэтгэлийн хямралд ороод нэлээд хэцүү байдалд орсон. Тэр үед өөрийг нь яг сэтгэлийн тэр хямралаас гаргаад гайгүй байдсан хүн болохоор түшигт тулж исэн хүн болохоор нөхөр нь 3 дахь нөхөр нь байгаа. Артур Миллер. Тэгээ Артур Миллер яв зохиолч байсан. Тэгээд ер нь яг Артур Миллертэй айгүй гоё ингээд нөхөр нь хажууд нь байсанд нь үнэхээр баярлаад өөрийнхөө тэмдэглэлийн дэвтэр хүртэл нөхрийнхөө талаар айгүй сайн зүйлүүдийг бичсэн байт юм билээ. Тэгээ нэг өдөр Артур Миллерийн тэр нэг зохиол бичдэг дэвтрийг санаандгүй аваад уншсан юм байна л да. Тэгсэн чинь тэрэн дээр юуны талаар бичсэн байсан бэхээр Мэрилин Монрогийн талаар, амьдралынхын талаар зохиол биччихсэн юм байлээ. Тэгвэл бид чинь энийг бол хүсээгүй. Тэгээд өөрийнх нь итгэдэг байсан тэр нөхөр нь хүртэл өөрийнх нь талаар ийм муухай ийм зүйл хийж байгаа дургуун хүрээд салахаар шийдсэн 3 дахь гэрэлт нь ингээд амжилтгүй болоод салсан. Тэгээд салсныхаа дараагаар Мэрилин Монрогийн хувьд нэгэн харамсалтай зүйл тгалж ихсэн. Энэ нь болохоор юу вэ гэхээр та бүхэн мэдэн шүү дээ, тий? Джон Кеннеди гэдэг ерөнхийлөгчтэй явуулсан гэдэг хэрэг таарч ихсэн. Энэ юунаас болсон юм бэ гэсэн чинь Джон Кеннедигийн тухайн үеийн төрсөн өдрийн үдшилэг болоод тэр үед Мэрилин Монро урагдж ирээд Мэрилин Монро тэр үед яг янаг амаргийн харилцаатай юм шиг заяа. Мэрилин Монрог ингээд нэг юм хүрмийн жөгөөж байгаа хэсэг байдаг байхгүй юу. Тэгээ тэр хоёр ингээд бие биенийг аягүй тийм ойр харилцаатай. Тэгээ энэ хэсэг нь болохоор хүмүүс юу вэ энэ хоёр чинь янаг амиргийн харилцаатай, нууц амиргийн харилцаатай юм шүү гэдэг тийм шууган гарч ирсэн. Мэдээж хэрэг энийг нь Джон Кеннеди эхнэр нь сонсоогүй байх гэж байхгүй шүү дээ, тий. Сонсоод энэс болоод бас нэлээд асуудал эхнэр нь бас нэлээд асуудал гаргаал нэг одоо ховжив тараадаг ч юм уу, тий. Нэлээд тиймэрхүү асуудлууд амирх дараас гарч ирсэн. Хүмүүсийн Джон Кеннеди чинь Мэрилин Монрогт явдсан биш мод юм биш тэгэл, тий. Тэгтэл энэ үн яг тодорхой ил болоогүй байсан учраас яг хөө ингээл яваал байсан. Яг Мэрилин Монрогийн ингээд байнга массаж хийлэгдэг нэг тийм массаж хийдэг хүн байт юм байна л да. Тэр хүн рүүгээ заалгаад надтай хамт байгаа залуу нуруу нүвдөд байгаамаа. Та массаж хийгээд өгч чадахгүй гэсэн чинь. Тэгэхдээ нуруу нүвсэж байгаа гэсэн чинь яг хаана яаж өвдөж байгааг тэр хүнээс нь сонсохгүй бол би хэлж мэдэхгүй байна. Тэр хүнээ яриулж болох уу гэдгсэн чинь Мэрилин Монро жоохон сонирн байдалд байснаа. За тэгээд цааш солиод өгсөн. Тэгэд яриг нь сонсоод гэсэн чинь нөгөөх нь яалтчгүй Джон Кеннеди ерөнхийлөгчийн хоолой байж таарсан. Тэгээ ерөнхийлөгч яг Мэрилин Монро цуг байгаа гэдэг шуугаа нэг тэр массаж хийдэг байсан хүн шууд олон нийтэд бүр зарлаад яг энэ үний юм бэ. Энэ хоёроос янаг амиргийн нууц амиргийн харилцаатай юм байна гэдэг нь олон нийтэд нэлээд ил болсон. Тэгээ тухайн үед яг нэг нөхрөөс 3 дахь нөхрөөсөө салцсан жоохон сэтгэлийн хямралтай байсан Мэрилин Монрогийн хувьд унт чадхаа болцсон заяа. Тэгээ дээрээс нь сэтгэлийн хямралаас гарахын тулд байнгын тэр нойр Eminem нэг амир их им уудаг байсан шүү дээ. Тэрнтэй адилхан нойр суулгах тийм амир их им уудаг байсан. Одоо тэр имийнх нь хувьд гэх юм бол ингээд бүр хориглолцсон юм байхгүй юу? Мансууруулах юм бэлбэл үүдсэн, жигсаалт орсон тийм им хэрэгэлдэг байсан байгаа. Тэгээд
маш хэцүү байдалтай үе байсан учраас яг тэр шуугаан гараа Джон Кеннедид явуулт юм байна ингээл боо юм болж исэн үед нэг харамсалтай мэдээ дуулсан. Ямар харамсалтай мэдээ байсан бэхээр Мэрилин Монро өнгөрлөө гэдэг мэдээ дуулсан. Тэгээд өнгөрлөө гэдэг мэдээ дуулдаад хүмүүс бүр маш их шоконд орсон. Дөнгөж 36 наснда залуухан эмэгтэй хамгийн алдартай од бусгүй маань өөд болсон. За энэ үед яг өөд болоод ингээ шарлын ингээ зөөгөөд явж явах үед хин нэрсэн бэхээр 2 дахь нөхөр болох Joy Demagон ирсэн. 3 дахь нөхөр нь ерөөсөө ирээгүй. Тэгээ Joy Demagон хувьд гэх юм бол Мэрилин Монрогийн өнгөрсөн шалтгааны энэ Холливуудын яг энэ кинон тоглуулсан студиэс нь боллоо гэдэг студийн хүмүүсийг шууд хоригдсон оршуулгын ёслолд очихыг тэгж хориглоод өөрөө бүр ингэж нэг оршуулгын ёслолыг гардан зохион байгуулж хийсэн. Тэгэд яг Мэрилин Монрог өнгөрөхөөс 6 сарын өмнө 2 дахь нөхөр нь байнгын нэг холбогдоод хоёулаа буцаад харилцаагаа сэргийе, буцаад гэрлэе гэд ингээд санал тавьж исэн. Тэр үед сэтгэлийн хямралд орсон Мэрилин Монрод ганц тус нэмэр болсон тэр 2 дахь нөхөр нөөсөн. Тэгээ 2 дахь нөхөртөйгөө харилцаагаа буцаад сэргээдэй гэсэн яг бодсон байж ах үед харамсалтайгаар өөд болцсон. Тэгээд нэгэн гайхалтай зүйл нь юу байсан бэхээр энэ 2 дахь нөхөр нь яг тэр Мэрилин Монрог өөд болсноос хойш маш харамссан юм байлээ. Тэгээ маш их харамсан. Тэгээ Мэрилин Монрог алсан нь бол энэ их хүмүүсийн анхаарлаас болж Мэрилин Монро өнгөрсөн гэдгийг хүртэл зарлж ирсэн. Тэрнээс хойш яасан бэ гэдгсэн чинь өнгөрснийхэн дараагаас 20 жилийн турш 100000 гаруй сарнаг 7 хоногт 2-3 удаа байнгын очиж иргэдэг байсан байгаа. Шарлын. Тэгээд Мэрилин Монро тэтэрхий их хайртай байсан учраас Мэрилин Монрог 20 жилийн турш одоо Шарлын очиж иргээд 84 наснда энэ 2 дахь нөхөр нь өөд болсон. Тэгээ өөд болохдоо юу гэж хэлсэн бэ гэхээр би одоо л Мэрилинтэй уулзах чадах нь үнэхээр баяртай байна гэж хэлээд өөд болсон юм байлээ. Яг ганц би байсаар хүлээсээр байгаад өөд болсон юм байлээ. Мэрилин Монро бүр өөр хүнтэй гэрлээгүй. Тэгээ энэ гайхамшигтай хайрын төрх бас харамсалтай 36 наснда одоо хүртэл ингээд би хүртэл ингээд ярьж байгаа ийм алдартай эмэгтэйн талаар та бүхэнд ярьлаа. Тэгээ бичлэг таалагдсан бол лайка дараад бас subscribe дараарай. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.